Өнөөдөр хоёр миний бие үзэгч та бүхэнтэй хамтдаа Монголын шилдэг зөвлөлтөнд тодруулахын тулд энгийн хүний хийж чадахгүй хүн түн даалгаврыг сонгон оролцуулж байгаа. Үзэгч таны хөвчсөн зөвлөлтөдөөс орих сонирхолтой даалгавар байх юм бол бүхнийг мэдгч 1616-ад хандаарай. Ингээд манай төрлийн ээж даалгавар. Зүн бэлэгтнүүд бичиг баримтаар дамжуулан эзнийхэн тухай мэдээллийг өгөх хэрэгтэй болно. Ойр дотн Монгол хүнтэйг гадаад гарч ирсэн. Шагналтай л хүн байна. Бохоод ичээд байж магадгүй. Зүн бэлэгтнүүдэд байх ёстой нэгэн чадвар хүний өвчин гонцлох. Одоо нэг нь 70-ийнхаа юм хэсгээр хоёроо юм уу нөгөөрөө мэдлэгтэй. Өөшөх нойролцохоо бас жоохон өөрчлөлттэй юм байна. Тийм аа. Харуулт өгсөн байж магадгүй хүн тархинда. Манай оролцогчид хүний өвчинг мэдрэх болов. Зүн бэлэгтнүүдийг сорих ээлжид даалгавраар нэгэн хүний бичиг баримтаар дамжуулан эзнийхэн талаар мэдээлэл өгүүлэхээр бэлдсэн юм. Өмнөх даврын шинжтэй даалгаврууд дээр ихэвчлэн олонний танил хүмүүс оруулж байсан билээ. Тиймд бид зүн бэлэгтнүүдийн огт санаанд орохгүй хүнийг таалахаар бэлдсэн. Бидэнд энэ удаад Япон улсаас Монгол ирж суралцж байгаа Япон охин Каоро туслах болно. Түүний гадаад паспортыг гаднаас нь харагдах боломжгүй байдлаар хайцанд хийж оролцогчдын өмнө тавих болно. Оролцогчид энэхүү паспортоор дамжуулан манай сайн дурын оролцогчийн хэн ямар хүн хаанаас ирсэн гэдгийг мэдэрч чадах болов. Зүн бэлэгтнүүдийг төрөлдүүлэхийн тулд даалгавраа удхан замдын гэрт авсан. Түүний охин Киви хамтгийн дуучин Ука бөгөөд түүний зураг энэ гэрт нэлээд олон байна. Тиймээс ч оролцогчид дуучин Укатай андуурсуулахор байдалтай орчиг бүрдүүлсэн байна. Тэгэхээр зүн бэлэгтнүүд зөвхөн өөрсдийн зүн бэлэгт найдах хэрэгтэй гэдгийг сануулгах хэрэгтэй. Даалгавар гүйцэтгэх оролцогчдыг шүүгч замд хөтлөө явуулах өгөөд манай сайн дурын оролцогч Япон охин нэвтрүүлгийн шүүгч Хүрлбаатартай хамт зүн бэлэгтнүүдийн даалгавар гүйцэтгэх өрөөний хажуу өрөөнд сууж оролцогчдыг даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгааг хянах болно. Ингээд даалгавар гүйцэтгэхээр эхний оролцогч Аз бэлэг удган замдын гэрт хүрэлцэн ирлээ. Тэрээр энэ хүү бичиг баримтын эзнийг юу гэж тодорхойлох бол тэр паспортны эзнийг эмэгтэй гэж үзээд гадаад төрхийг тодорхойлохоор оролдож эхэлсэн юм. Эмэгтэй хүн байна юу? Нүүрэн дээр эмэгтэй байж магадгүй. Тэнцэргийн нуруутай, том нүдтэй. Тийм урлаг соёл дуртай, урлаг соёлын. Урлаг соёлд сонирхолтой. Толгой бүр нүддэг. Хар улаан хуруу хувцас өмсгдөртэй. Улсын байгууллагад ажилладаг юм уу? Үндсэн мэргэжил нь улсын нийгмийн мэргэжилтэй. Гэтэ тэрээр ажиллахгүй байгаа даа ч магадгүй. Ажиллаж байгаа дөрхсөн өөрчилсөн. Их орлогын нүртэй юм шүү дээ. Орлого ихтэй. Шүтлэг сүсгийн тал дээр бас байна. Сүсэг шүтлэгтэй. Ойр дотн Монгол хүнтэйг гадаад хүн гарч ирж байна энэ тэр. Гадаад хүн байна. Тэгээд ойр дотныхан тэмг нуруулаг Монгол хүнтэй ойр дотн байдаг юм. Тэрээр нэлээд удаа үзэж эргэлзсэний дараа паспортын эзнийг гадаад хүн гэж үзсэн юм а. Мөн түүний найзыг өндөр монгол залуу байна гэж үзсэн байна. За, алтан тасарлаа. Өнөөдрийн даалгаварт чиний урдлын савн нэг хүний бичиг баримт байгаа. Энэ ямар бичиг баримт вэ? Эзэн ямар хүн бэ? Эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү? Нас зүсрээ гэж хөө. Дараагийн оролцогч алтан цацрал бидний хүсч байсан үр дүнг үзүүлж паспортын эзнийг Киви хамтлагийн дуучин Ука гэж үзэж мэдээллүүдийг өөртөө итгэлтэйгээр өгч эхэлсэн юм. Энэ тийм эмэгтэй хүн байна. Эмэгтэй хүний тийм эмэгтэй хүний бичиг баримт. Эмэгтэй хүн байна. Тийм нэг нуруулагдуу тийм будагтай өстэй тийм тайвар үнгийн тийм шаргал тийм өстэй эмэгтэй. Тийм урлагийн талдаа тийм авьяастай эмэгтэй. Тийм сааснараа дураараа тийм замтай тийм характертай эмэгтэй. Тийм 30 орчим насны эмэгтэй. Тийм урлаг талдаа айгүйх тийм авьяастай тэрнгээрээ тийм нэр алтарт хүрсэн. Тийм удам судар сайтай. Тийм айл. Тийм дайчин тийм эмэгтэй. Тодорхой хэмжээний нэр алтарт хүрсэн. Тэгээд энэ хамтлагын тийм дуулдаг тийм авьяастай юм уу тийм эмэгтэй хүн байна. Алтан цацралын өгч байгаа мэдээллүүдийг сонсоод нэвтрүүлгийн шүүгч замд инээдээ барьж чадахгүй байлаа. Удам судар сайтай тэгээд ээж
Тийм үү. Чимээ сайн төлөвл. Тиймээс ч Түмүд улгүй цаашид даалгавраа гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж зураг авалтыг зогсоосон юм. Ямар хүн бичвэрнтэй. Дараагийн оролцогч мөн л бас будаа идэж эхэлсэн. Шаргал зэрэгтэй эмэгтэй үний урлах спорт талтай авьяастай урлагийн хүн одоо дуулдаг тогтсон гэр бүл байхгүй. Эмэгтэй хоёр найзтай нэг найз залуутай. Чи юу үзэж байгаа юм аа? Одоо энэ даалгаврыг гүйцэтгэхдээ ер нь би энэ одоо цэнгэлхийн тулаанд орохдоо одоо өөрийнхөө өвдөс авьяасыг одоо сорхын зэрэгцээ бас одоо үздэг аргуудаа бас дотор нь жишиж харьцуулаад яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо болохоор нэг тийм өвөрмөц аргаар энийг одоо талиаж хэрэглэхүү одоо хингэргээрээч дуудлахгүй бас бүр бүтэн онгодооч оруулахгүйгээр нэг зүүднийхээ зүүн дээр совн дээр үндэслээд нэг удаа энэ даалгаврыг гүйцэтгэдэг юм билүү гэж бодлоо. Даалгавраа гүйцэтгэхээр ээлжид оролцогч удган ойлон хүрэлцэн ирлээ. Тэрээр паспортын эзнийг зөв дүрснэ хэлж байлаа. Эмэгтэй хүн юм. Эмэгтэй хүн тэгээд энэ залуухан ер нь нэг эрдмийн мөрхөөсөн л хүн гэж хэлж болохоор Мөн манай сайн дурын оролцогч үнэхээр эрдэм номын хүн гэж үзэж болох үлээ. Тийм их одоо өөрийнхөө оюун ухааныг хөгжүүлдэг, ном зохиол их уншдаг, судалдаг. Цус нь бол тийм нэг тийм дуудаг цавар царайтай энэ давхраа даалгавруудтай гэж боддог. Өндөр болж яг махлаг талтай махлаг тал руу гэж боддог. Шагналтай л хүн байна. Бас нэг шагнал авсан тийм хүн байна. Гаоро, самбо, жудо, таеквондогоор хичээлдэг бөгөөд хар бүстэй тэмцээн уралдаанаас шагнал авч байсан гэдгээ шүүгч Хүрлбаатар хэлсэн юм. Жидо хийсэн. Чи барилдаг юм уу? Харин Хар бүстэй. Оо за. 3 4 5 алдаа 5 6 хүнтэй ч бас нэг амтны нохоо муур ч юм уу тийм юм гэж нийлээ 6 ч юм. Ам бүл 5 мөн нэг нохот ижээдэг. Одоо зүү урд зүгс ирсэн. Удган өвлөний хэлсэн зүйл бүгд паспортын эзэнтэй таарч байлаа. Гэхдээ гадаад оролцогчдоос удган өвлөнөөс өөр хүн Япон охины сэтгэлийг хөдлөхөөр зүйл ярьж чадахгүй байлаа. Харин оролцогч ган жаргал орж ирээд хайрцагт байгаа бичиг баримтыг шууд дүрслэн хийж эхэлсэн юм. Эмэгтэй хүн л. Эмэгтэй хүн юм байна. Хар хөнгөн тийм хавцтай. Хар хөнгөн хавцтай юм байна. Хар хөнгөн юм байна. Тийм бараанд үтлээ. Гүн хөвч юм уу? Хээ угалцч юм уу? Хээ шигэлт юм. Үсгч юм уу? Тийм юм харагдаж байна. Паспорт ч юм шиг тийм. Гадаад паспорт хийжүүлэх юм. Энэ хүний ампул шийдвэл Тавлах та. Чи гэртээ хэдүүлээ юм бэ? Тавлаа. Зөмбөлчнүүдийн хувьд даалтыг мэдрэх. Өнгөрсөн ба ирээдүйг харах гэх мэтлэн маш олон чиглэлээр ажилладаг. Харин манай нэвтрүүлэлд оролцож байгаа зөмбөлчнүүдийн хувьд хүний өвчнөд оншиж чадах уу гэдэг асуудал бидний агуу сонирхолтой байна. Ингээд ээлж даалгавраар бид бүхэн хүний өвчнөд онших залрыг бэлдсэн байгаа. Зөмбөлчнүүд хэрхэн гүйцэтгэх хамтаа сонсцгоё.